За манайх хэдий байгууллагуудад удаагүй 3 жил үйл ажиллагаа явуулж байгаа ер нь бол нялх кампач гэлээ бусдын хийгээгүй аяллыг шинэ аялал санаачилж анх олон хотын аяллыг бол анх санаачилж хэрэгжүүлж ирсэн энэ аяллаа. За тэгээ Гранд Аварц наадамд анх удаа оролцож байна. 2025 онд одоо салбартаа шинийг санаачилж олон хотоор аялал хийж хамгийн хямд үнийг тогтоож чадсан. За тэгээд амьдрал бол аялал мянган монголчуудаа аялуулахын төлөө аяллаа боломжийг олгож хямд үнээр ингэж аялуулж байгаа. Шанхайтай 9 хот гэж байгаа. Сая 650 мянган төгрөгөөр ерөөсөө 11 өдрийн аяллыг хийж байгаа. Одоо дэлхийн номер 1 мега хотоос нь Чүнчэн хотын 7 хоттой аялал байгаа. Сая 891 мянгаар 11 өдрийн аялал гээд хамгийн олон хоттой хамгийн хямд аяллуудыг зохион байгуулад за тэгээд Багдад 100 дээд талдаа 250 хүнтэй нэг групп гарах чижээтэй ингээд би энэ ондоо хамгийн олон хүн аялуулсан байна энэ салбартаа. Жилдээ 30000 хүн. За дээрээс нь би нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийнхөө хэмжээнд 40-50 хүн 100 хүн хувь үнэгүй аялуулж чадсан байна. Шанхай хүртэл хүмүүс газраар явна гэдэг төсөөлөхгүй шээ тий. Шанхай хүртэл замаараа 3 мужийн 9 хот амжаад тойрон аялал хийдэг. Мэдээж ядрахгүйгээр тойрдог байна. Одоо 2026 онд би дэлхийд номер 1 мега хот гэж зардагдаад байгаа Чүнчэн хот руу 7 хотын шинэ аялал зарласан байна.